Манай энэ Бямс өрн дэд зайд болон оюун чимэг дарга, ийм энэ он дарга энэ төр бүгдээрээ надаас урьдаад их сайхан юу ачжээ, дэлгэрэнгүй тэгээд ярилцаад улс урьдаа ярилцаа шийдчихжээ. Тэгээ 11 онд бол анх Монгол Солонгосын эрүүл мэндийн салбарын хамтын харилцааг хөгжүүлснээс хойш ингээд хоёр яамны дэд зайдыг сайдаар тэргүүлүүлсэн зөвлөдөх хурлаар дамжуулаад улам эрүүл мэндийн салбарын харилцаа холбоог хөгжүүлж байна. Тэгээд энэ хоёр яамны хооронд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийт 12 оноос хойш 133 эмч дадлага сургалтанд хамрагдсан байна. Тэгээ өнгөрсөн 4 жилийнхээ туршлага дээр үндэслээд эх 5 жилдээ ч гэсэн Сөүл хөтөлбөр маань 5 жилээр дахиад сонгогдсон байгаа. Энэ 5 жилдээ ч гэсэн улам эрүүл мэндийнхээ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэнцээ суралцаж ирсэн эмч нар нь эргэж ирээд орчин үеийн энэ эмнэлгийн мэдлэг технологиг эзэмшин Монгол улсын эрүүл мэндийн салбарт улам их хувь нэмрээ оруулнаа гэж итгэж байна. Тэгээ мөн энэ нүхэн сэргээх төвийг байгуулах ажил жигсэн маш их утга учиртай юм аа. Яагаад тэгэхээр энэ бол Солонгос эмчлүүлээд ирсэн Монгол өвчтнүүдийн замын зардлаас ахуулаад бие муутай хүн бол бас замынхаа ачааллыг даахгүй энэ төр бүх юм ингээ бодолцож үзээ тэр хүний өвчтнийхөө тусын тулд явуулж байгаа төв бөгөөд үүгээр дамжуулаад Монголд байгуулснаар Монгол эмчнэр ч гэсэн Солонгосын эмч нарын туршлагыг судлаа суралцаад хоорондоо улам харилцаа холбоогоо нягтршуулах ийм төсөл учраас энэ төсөл маань туршилтын хугацаагаа амжилттай даваад жинхэнэ одоо ингээд тусдаа гарч хэрэгжих болоход маань тус дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна. Монгол өвчтнүүд гадагшаа ингээд дандаа явж эмчлүүлэхгүй Монголдоо эмчлүүлъя гэх юм бол мэдээж эрүүл мэндийн салбар хөгжөөд эрүүл мэндийн салбар хөгжихийн тулд гадны хөрөнгө оруулалтыг их татах хэрэгтэй. Тэгээ энэ хөрөнгө оруулалтаа яахын тулд бол Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос эмнэлгүүдийг бас дэмжиж ажиллаж өгөөч гэж хүсмээр байна. Та бүхний эмнэлэг дээр одоо манайхаас сонгогдсон эмч мэрэгчлэтнүүд маань суралцах, мэрэгжил дээшлүүлэхээр очих болно. Тэгэхээр бид нар бас энэ хүмүүсийнхаа түрүү оюун чимэг дарга хэлсэнчлэн англи хэлний мэдлэг дээр анхаарахаас гадна бас Солонгос улсын соёл, өв заншлыг дагаж мөрдөх, тэрийг одоо зайлшгүй мэдэх тал дээр нь бас анхаарах болно гэдгээ хэлье. Солонгос улсад одоо эмчлүүлээд ирсэн өвчтнүүд маань үнэхээр таны хэлсэнчлэн эргээд явхад бас зардал чирэгдлэхтэй боломж нөхцөл муутай хүмүүс байдаг. Тэгэхээр одоо энэ эмчилгээний дараах энэ төв байгуулагдж байгаа нь бол одоо манай хүмүүст маш их буянтай ийм сайхан ажил байна. Тэгээд таны хэлсэнчлэн одоо бид нар бас Солонгос эмч нар зочин профессоруудынхаа ажиллах нөхцөл энэ тал дээр бол онцгой анхаарна. Одоо манай бас газрын дарга нар эмнэлгийн удирдлагууд байгаа учраас энэ дээр бол одоо надтай санал нэг байгаа гэж бодож байна. Тэгээ одоо манай Монголын эмч мэрэгчлэнүүдэд одоо оюуны мэрэгжлийн энэ чадвархын тал дээр маш их хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхэнд танаа засгийн газарт тэгээ мөн энэ манай Бааз цайр улсын эмнэлгийн төлөөлөгчдөд одоо баярлсан талархснаа дахин илэрхийлье. Монгол Солонгос манай хоёр улсын эрүүл мэндийн яам хооронд 올몽골에 그 한국 보건복지부 장관님을 대비로 한 대구도 참여해 주신 몽골 대표자분들께도 오늘의 인사를 드립니다. 감식이 긴급할 제3병원 원장 гарсан шийдвэрээ бид нар бас алчуулахаар дахин хэлцэж одоо алчуулахаар хүрсэн ирсэн байгаа. 왜냐되었습니다. 이게 북한 Солонгос улсын эрүүл мэндийн нийгмийн халамжийн дэд 대한민국 복지보건부 장관님 권덕철 장관님을 인사 한마디 하시겠습니다. Тэр одоо бидний Монгол улсын эрүүл мэндийн яам болон Солонгос улсын 그리고 한국의 одоо энэ зөвхөн Кыргызстаны паспорт гарын үсэг зурнуу гэж Солонгосын эрүүл мэндийн нарыг урьж байгаа. 이제 오늘에 있었던 회의록에 설명하고 싶은 하고자